өнөөдрийн хоёр дахь өнөөдрийн лайв стримний хоёр дахь сонсох цомог бол For the Homies тамирын хамгийн анхны цомгийг сонсоход бэлэн болсон байна. Тэгээд дахиад нэг бүтэн апдейт хийчихье гэж бодож байна. Яг энэ цомгийг өнөөдөр сонсож байгаа вэ гэвэл нэгдүгээр энэ цомог гараад удаж байгаа. Гэхдээ private гарсан гэх юм уу? My Artist дээр гараад 2025 оны 10 сард яг public видео энэ юм байна гэдэг шиг. Thank you. Одоо стриминг платформудаар цацагдсан байгаа. Тэгэд би яг саяхан харж байсан чинь сүүлийн 1 сарын хугацаанд би баг 4 цомог стрим дээрээ сонсчихсон баггүй юу. Тэгээд ер нь аюу нэлээд олон цомог болчлоо. Энэ цомгнуудын хооронд нь бас ингээ харьцуулаад сонирхолтой юм хийвэл гоё юм байна да гэдээжсэн чинь Eliama 9 сард гарсан байт юм билээ 25 оны. Тэгээд 10 сард нь For the Homies байгаа юм. Тэнгүүд нь өмнөх жилийн цомгуудыг одоо 25 оны 9 сараас юуны 2026 оны 6 сар хүртэл гарсан энэ цомгнуудыг яг өнөөдрийг хүртэл гарсан. Өнөөдөр 5 сарын 29 байна. Миний цагаар энд гарсан бүх цомгуудыг нийлүүлээд ийм альбом war хий гэж бодсон юм. Тэр нь юу вэ гэвэл энэ байна. Та нарт харуулхад. За жоохон домруулчих. За энэ бол одоо альбом war-д оролцож байгаа оролцогч нар. Тэнгэрийн бол яг official цомог гэж гараагүй. Гэхдээ 10 уран бүтээл гарсан учраас би энийг оруулсан. Ninja Boys бол саяхан гарсан цомог, Terboom цомог бол саяхан гарсан цомог, Choriгийн Dopamine саяхан гарсан цомог, Eliama 9 сард гарсан, For the Homies 10 сард паблик болсон. 200 байгаа бидэнд 2 дахь цомог 9 гэдэг цомог байгаа. Тэгээд дээрэс нь NDL буюу Numeric Life юу лээ? Numeric Dream Life crew-гийн Endless гэсэн цомог байгаа. Тэгэхээр энэ цомогнуудын хооронд нь энэ 6 төрлөөр 1-ээс 10 хооронд дүгнээд хамгийн шилдгийг шалгаруулах контент хийх гэж байгаа. Тэрэндээ зориулаад өнөөдөр Endless For the Homies гэдэг цомгийг дараалуулаад сонсож байгаамаа. Ерөнхийдөө. Тэгээд бид нар яаж энийг дараа 7 хоногт нэг тийм үү хоёр дахь та нарын цагаар зөвхөн Kick дээр энэ стрим болох болно. Тэгэхээр Kick дээр дагаарай. Thank you. Тийм. Тэгээд яаж энэ 6 цомгийн хооронд нь харьцуулж үзэх вэ гэвэл бид нар production-д 1-ээс 10-аар дүгнэн, creativity-г 1-ээс 10-аар дүгнэн, reply value буюу дахин хэдэн удаа сонсож байгаа те тэр сонголтын давтамжтаар нь 1-ээс 10-аар дүгнэн, aesthetic, presence, impact гэсэн энэ 6 категориор дүгнэх болно. Тэгэхээр нэлээд сонирхолтой үзээтэй юм болох болов одоо үзээтэй юм болох болов гэж бодож байна. Яг гэвэл маш олон төрлийн гоё сонирхолтой альбомууд биднэрт байгаа. Би ч гэсэн энэ контент хийхдээ айгүй гоё excited байгаа юм. Тэгээд бас зарим нэгэн хүмүүс нь одоо For the Homies-ийг сонссон ирнэ, сонсоогүй уцсан байгаа хүмүүс байж магадгүй, тийм ээ. Тийм учраас сэргээчий гэж бодсон. Endless-ийг бас сонсоогүй хүмүүс байж магадгүй. Би бас өөрөө анх гарахтан л нэг сонссон, буцаж сонсоогүй учраас ингэж тэ зориулж сонсож байгаа шүү. Тийм тэгээд энийг хэлж байгаадаа баяртай байна. Тэгээд өөр бол ерөнхийдөө тийм байна. Тэгээд өнөөдөр бас зүгээргүй хэдүүлээ For the Homies гэдэг тамирын хамгийн анхны цомгийг хамуудад тийм ээ. Цомог 16 дуутай энэ цомгийг сонсохдоо давхар шууд real time энийгээ тэр листлээд явах байгаа. Тэгээд энэ бол одоо Kairos болон Kairos-ийн үзэгчдийн гаргаж байгаа бидний цаашдаа хөгжим дуун дээр ашиглах тир одоо үнэлгээнүүд гэсэн үг. Тэгээд шууд дуугаа сонсчоод тэр дуугаа араас нь шууд энэ дээр тир листлээд явна гэсэн үг. Дээрээс нь эхлэх юм бол essential гэдэг нь бол мэдээжтэй зайлшгүй байнгын daily сонсох хамгийн топ super god S+ tier гэсэн үг. Replay гэдэг нь бол тий мэдээж бид нар хамгийн гоё дууг эсвэл маш сайн амир тэнэг юм шиг хэрнээ дахин сонсоол гэдэг дуунууч байж болдсон шүү дээ бас тий. Replay value гэдэг бол хөгжмийн бас хамгийн main propose-уудын нэг учраас яг араас нь оруулсан байгаа. Тэгээд solid гэдэг бол тун дайжгүй, нэлээд дайжгүй гэдгийг төлөөлүүлж байгаа. Background noise гэж оруулсан. Background noise дээр болохоор 2 ийм баарыг гаргаж ирсэн байгаа.
Яагаад гэвэл сүүлийн үеийн хөгжмнүүд маань ихэнхдээ background noise, хөгжим гэдэг зүйл чинь ер нь бол одоо background болчиход байна шүү дээ. Тэгээ өмнө нь бол юм event байсан бол бид нар хөгжмийг кассетаар наваад, CD-гээр наваад эсвэл юу гэдэг чинь download хийчээд ингээд сонсдог нэг юм цагаа зориулж ингээд event байсан бол одоо бол хөгжим гэдэг зүйл чинь юм ингээд явж яадаг background зүйл болцсон. Тэр утгаараа иймэрхүү дуунууд их хийгдэж байгаа. Ийм одоо situation их үүсэх учраас 2 баар үүсгэж өгсөн. Тэгээ дараагийнх нь бол skip бол тодорхой. Сонсохгүй шууд skiplэх, алгасах. Одоо бааж исэн ч байсан, усанд орж исэн ч байсан хөөстөгөө гарч ирээд дуугаа солих хэмжээний дуул гэсэн үг заяа. За refund гэдэг бол за болио өгшө мөнгө авъя. Энэ нэг юм аваа. Зүгээр чи миний над дууг сонссон цаг минут мөнгөний манд буцаагаад өгчхөө гэдэг хэсэг байгаа. Тэ. Ерөнхийдөө нэг ингэж дүгнэнэ. Тийм ээ? Ойлгомжтой юу? Эхлэх үү? Бэлнэ үү? Эхлэе. Үгүй шат. Гайхаш шат. Битэ түлэ шат. Нүрөө бахи кичэ мэнчэ юм нүлэ шат. Цагаан л юм байна. Нөгөөс цагаан л юм. Back in the business-ийг бол би маш гоё background гэж бодож байна яг үнэ хэлэхэд. Амар catchy. Yeah. За, тамирын 2 дахь дуу MC Killa. Энд чи 100% тэр чигтээ юу илөө? Нэр production-ыг хараад байгаа да. Matt Howe юм уу те? Бишрэл юм уу те? Чи яаж detail нь хараад иддэг лээ? Beatmaker нь. За 2 дахь дуу MC Killa, let's go. Яа, санчлаа энэ дуу. Яна би санчлаа. Дүүс битэр мэт ама ууртай. Смок татах дуурт. Смок татах дуурт. Мэцүү мэн. Та нар анзаардаг бод хэний тамирын айдл хипнүүд таг шаад шүү дээ. Юу? Гэж айдл хипийг бол би бол underrated гэж боддог. Айдл хип нь үнэхээр таг шаад бай. Ингээд сайн дуунуудтай цомог ингээд юу хийхээр одоо амар урамтай. MC Killa бол нэрээ супер реплай. За би just in case яг голд навч. Дахилт бад реплай юу. Одоо энэ чинь баахан реплей гарч ирнэ. Тэгээ нааш цаашаа хэдүүлээ хувир сайхан. Сайхан хувирах байхаа. Гэтэ баг хувираасай л гэж бодож шүү. Найлуулах баг фикс хийгээл явж шүү. Юу гэж MC Killa гэж сольдын урд тавина гэж байна. Наадах чинь фейлээ яг хайж сонсноо санагдав. Зүгээр хаяа шафтж орж ирүүлэл гоё сэдвэл. Тэгж яг нэг сонсоод байдаг бол амар шаасан. Тэгэл тийм олон сонсогддог бол гэж бодоод өвөн амар л болж байна. Сонсдог тайп нэ биш гэж бодож байна лээ. Ингээд байж очицээ. Ингээд түр байж зээ. MC-ийн дээр байж Killa-нд ороо байж гэж. Нэрээ үнэн би яг хизээч явсан скиплтгүй хэрнээ MC Killa гэж хизээч хайж сонсож байгаагүй байхгүй юу бас. Тэ? Чиний point ч бол ерөөсө тэр үстэй. Тэг. Яг search хийваа. MC Killa сонсож та гэж зах шиг те. Байхгүй л гамстай тийм. Олж өгөх хэрэгтэй. Би нэрээ нэг анх сонссон цагаасаа л юу лээ гэж бодсон. Тэгэл одоо ч Даан ба MC нөгөө үгэл сайжраад тийм үү. Зүгээр цагаан толгой байдаг шээс те. Юу лээ гэдээсэн чинь зүгээр цагаан толгой. Ямар дууны? Харин яг үгэл сайжраад хайдсан. Яг яадсан. Оо тийм үү. Oh god damn it. I'm a stupid. Бараг хоолойг наацсан гэж ойлгосон. Хоолойг нөгөө хүнтэй хайдаг. Дамба их гэдэг байгаа шүү дээ. Ах нарын цомог Spotify дээр байдаг шүү дээ. Мэдэн зү.
Энэ шүү дээ. Тийм биш. Цэнхэр алим гэдэг хүн юм байна шүү дээ. Тахилтын. Ямар сонирхолтой нэртэй хүн бий вэ? Асхархуу амьдрын Окей. Цөмгийн 3 дахь дуу үхэл ослоор олдвол. би хүмүүс чиний ардаас мэд үсэн үндэс зүгдэн жижиг нэ Үхэл ослоор холдвол гэж юу гэсэн үг? Юу ч аа. Ер нь. Юу чин дайнбаа ингч айгүй их чойнмын шүлгнээс юу авдаг болохоор амар deep байж магадгүй л юм. Барцтаа гаргаж байгаа. Oh, that's a good point. Yeah. Okay. Back in the topic. We got flu game. Let's go. Би тэгээд solid-ийн энд тавьсан баг үхэл ослоорыг. Утанаас өрөм үлээсэн гоо түлэт юм үлээсэн гоо гонлаа нэцдэг байсан сая охин Oh my god, би энэ дуу бас санаа шаачлаа ёо. Би ч баг санаад байгаа юм шүү энэ цомгийг өө. Үнэн санаж байна. Наач амар гоёсэн. Тий, би ч энэ сонсог ууц. Яг бас миний угаасаа юун дээр Spotify дээр тамир угаасаа тэгэл ороод ирдэг л дээ. Явж ингээл дуунаа сонсож байгаа угаасаа ороод ирдэг байхгүй. Тэгэхээр яг түлэт юм үлээсэн гоо батайд Мексико энэ хоолой нь яг би энийг хэлье гэж бодчихсон. Хоолой нь яг нэг юм яг ханаа төрсэн юу байгаа сте хоолой байгаа сте. Гэж флу гэм нэг юм. Яг юм хоолон дээр тул ханих гээд байгаа юм. Тий, яг нэг юм хоол яг нэг өвдөх гэж байгаа тодорхой байдаг штэ. Яг өглөө нэг юм хэцүү сэрдэг штэ. Яг тэр хоол байгаа штэ хоолой хүртэл. Тэгж санагдчих. Чи одоо сонсцоо. That's the atmosphere байхгүй юу? Тэр дуу юундээ ингэж орчин ауранд ингэж оруулж байгаа. болон амьдрсан байлуугтай жонг Тэр хамар нь битүү байгаа үстэй. Битүү нэм хоолой сөөнгтэй. Нари ирнэ бүдүүч шиг. тийм байсан бол амаагдаа судлахгүй гэж ламаа явал тэр рүү бичгийн шас нэр Зүгээр Гана шиг шааж үзүүлж шүү дээ. Flu game. За окей, flu game дээр та харъя. Чи юу гэж бодож байна? Та юу гэж бодож байна? Би flu game-ийг replay л бол оруулна. Ингэж давтаж сонсохоор. Яг байнгын сонсохоор. Яа, окей. Тэгээ нэг 300 үгийн зэрлэлсэн бахад бас явангуутанд бас ингэж амандаа аялахаар. Тэгэхээр хөөхөн би хөөхөн дууцтай. Тамиршаа хөөхөн дуучдаг өгдөг үү? Тэ. Flu game гэж хөөхөн дуу шүү дээ. Энд хөөхөнгө орлоо шаачих бай. Артумэ. Skip дээр л шааж. Сул дуугүй цомог ингээд хаан тавих юм бэ? Харин тий. Одоо ингээд дээгүүрээ бөөгнөрж байгаа үст тий. Түн ч доогуур л юм болоо шаад. Oh, chasing bag baby. Jason Bag юу ч их бэлэн бай хамаатай намаа галтай хитэн мэ ганцтай чадгүй бол шууд ирсэн одоо мөнхийн хэсэгтэй чиний үсэг огны амд миний хүүхдээ дог хийвэл надаас илүү шанч зүгэндээ томгаар буу гадраа минь юутэнтэй боломж олгоцшаа. Надаас илүү шахах боломж олгоё. Яаж гэсэн дог хийх шээс. Chasing bag. Chasing bag бол би essentially нэг бол нэрээ хэд сонсноо мэдэхгүй байна. Тамирын ихний цомгийн хитдэг дуу юм бай мэдэхгүй ямар ч байсан тамирын голыг сонсцгоо. Let's go. Мэчүү цанахгүй мөнгө олон заавгүй гэтэр кэка мэнстэн билоо гэртээр хараагартайгаа нэлоо Мексикас юмэр намын нүч толон гур жанамад мэлоо цагтаа зогсоо мен болчихсон фэлоо гүлэг бай тааран бол басэрс мэлоо мастага шана мэнчнэ гэлоо мэлоны дараад нь олоо шампилоо гэтэр кэка мэнстэн билоо гэртээр хараагартайгаа нэлоо Мексикас юмэр намын нүч толон гур жанамад мэлоо цагтаа зогсоо мен болчихсон фэлоо гүлэг бай тааран бол басэрс мэлоо мастага шана мэнчнэ гэлоо мэлоны дараад нь олоо шампилоо
нэг нь битээ дуусгахыг хүлээх гэж байгаа. Нэг нь нөгөө бит мейкер нь нөгөөтгөө үглэхийг дуусгахыг хүлээх гэж байгаа. Хоёр очих гэх зүгээр. Нэг нь бит дуусахгүй бол үглэж дуусахгүй л гэж, нөгөөтг нь чаа үглэж дуусахгүй бол битээ дуусахгүй л гэж. Yes. Сэтгэлэнтэй байлаа. Энэний бит бол нэр үнэхээр god tier, амар минимал хэрнээ. Oh my god. Осонд нэг урагшаанд яг байсан маш. Миксгээс юм ирнэ хамын нэрч гэж. Та нэрэ. Тамирын гал би харин зүгээр гол нь та. За энэ дэвч тавьчих ч гэсэн. Энийг дээр шаалцах юм байвал шаалцах харъя. Бас өөр чи үзээтэй юу байдаг лээ. Энд бол байж. Үүд асуух ш. Үзээтэй юм бол үүд энэ. Хүүд баг штэ. Ер нь үүд амар гоё. Энэ арга гоё юм бэлээ. Хамгийн юун дээр нь тавиал. Одоо түрүүн би chasing bag-ыг энд тавих байсан аахгүй бас. Тэнгүүдээ тамирын гол chasing bag хоёрыг полоор үзүүлээл. Ингээд явбал бас оролцоотой гоё юм бэл. Бас жижигхэн тэмцээн яваад байгаа зү дотор нь. За, тамирын гол ямар ч байсан top baby. Okay, doki, let's go. Boss life. Let's go. Хараад лисэн пистан ах үгээ дото бүхэн мөр миний хамуудын бүгдийн Гоё энержитэй. Хальт жоохон бас те тамирын гол малч бастай дарклцсан. Гоё сэргийлж шүү те. Тэр хүүхдэд бол уярчлаа штэ. Нэг яг нар мандаа шаачлаа те нэг юм цаг агаар байсан бол сая нэг өглөөнөөс ингээ явж байгаа тамирын гол дээр яг нэг үүрийн нэг юм өгч чадахгүй яаж чадахгүй нэг юм ингэжсэн аа амраа босоод ирж байгаа байхгүй boss life дээр. Би араас нь үзгээд байна. Тэнгүүдээ босож чамчаа. Одоо ажиллаж чадчихчаа. Yes. Yeah baby. Let's go. Али хэр олоолаа юм харъя. Та нар хэр олоолаа гай харъя. Миний хамууд ямар ч байсан Яг үннийг хэлэх заяа би энэ вүүцийг мартцсан байна. Ийм амар мексик юм шиг дууралттай байдаг л үү. Бүр нэг Аим штэ. тана текила татмаар санагдчихсэн шүү дээ. Та бүр ёо. Яулээ гэж нэрээ. Oh my god. чанартай Би болохоор одоо нөгөө my artist-аар энийг сонсчоод тэгээд 60k ч нь юу гарсан штэ. Бүр дараа нь гарсан штэ. Public. Тийм. Тэгээд 60k дээр чи бүр wise болсон байдаг штэ. Манай чи бүр wise. Just living Бүгд хийчтэй тий. тэг ярилцаагүй үхэхээс хойш just living тэгэл энэ гурван дуу ороод ирэхэд л зүгээр л тэр цомогч амар wise болоод ороод ирж байгаа байхгүй. Тэгэхэд би яг 60k дээр өмнөх цомгийн бүр танигдахгүй өөр хүн болцсон байна гэсэн чинь энд бас нэг юм бас арай өөр wise яваад байна те бас нэг юм same time сахилгагүй юукийн те бас одоо same time бас арай нэг жоохон XP дутуу. Гэхдээ бас нэг юм wise. Арай юукийн байр тийм. Тэгээ цаашаа ч нөгөө бас баярлаа гэдэг дуу нөгөө штэ. Тэр учраас амьдрал баярлсан дуу мөктэй. Баярлаа гэж дуудаа. Тэр бас хамгийн ажтай дуу штэ. Бага л. Энэ цомгийн. За би бол Одоо тэгээд өвцөө цар яг нэг байгаа. Хамгийн сүүлийн дуу. Өвсөөс орё бол зүгээр. За гоё. битгий спойл. Амнаас өөр хүн байсан бол Зүгээр cancel дуулахтай бол та. За вүүцэг яг би нөгөө амар өндрөр боддсон байна. Яг үнэлээд. Вүүцэг. Яг үнэлээд. Юу амар олон сонсч босцоо болохоор ялч үүдэр. Тийшэл бод. Би яг энд л тавих юм байна. This time round сонсдог болохоор юм байна.
Тэгэхээр олон сонсдог л байгаа шүү дээ. Реплей л байгаа шүү дээ. Яашаас. Энэ чи олон хайрлаж сонсдог руу орцсон байхгүй. Нэг Энд- хэсэг тэгээд имсэн энэ чинь хайрлал сонсдог чинь энэ дээр явж штэ. Юу хайртуу байхгүй юу бүр. За. Тээвэрлэгч. Энэ дууг би бүр түүч санахгүй. Манай нүүлгэнэл гэж ш. Хизээвээ хаана вэ цагаа хэлээрээ. Галласан намаа нэрдэг тагшаан өндөрт гарнаар дээрсэн нотны тийм жижиг албах хэрэглэн нэна гүгэлжэл намаа дэрэгдэг галлыг асан яа дэвэл бэрэтэн шудангаар юм хон битүү ирээдэн анх мань дэлгүр нээжсэн гэрээсэн мөнгө ол бодол намаа хөглөс ирсэн хотоор жисэн статим шиг юм пэвэрдэг бүсэлхийзээ хамаа чамаа дэрэмтэй ургац За транспортер төр сэтгэл сонсъё. Би бол яг хаан. Толгойнтай Би бол яг хаан зүгээр тавих артаал тань. Background noise хийж бодож байна. Яг л тийм байна те. Яг нэг барбер шоп моп дээр ингээд явж идэг тэгэл. Тийм. Тэгээд надад нэг тийм сонсоод нэг юм юу гэх юм. Одоо тамир хамгийн энгийн дефолт вершнээр байгаа юм шиг. Яг дефолтоор бол яг энэ байгаа байхгүй те. За дараагийн 100 байл. Let's go. Lesbian. What I try to tell you, this country, you gotta make the money first. This country Then when you get the money, you get the power. Then when you get the essential power, гэж шүү шууд. then you get Okay. Ой, That's why you gotta make your own. энэ юу явж шít ард нь. Scarface-ийн эхлэл хэсэг шít. Scarface-ийг мэдэн штэ. Тони Монтана. ийм байна те. Тий? Бис ямар юуны хэсэг үлээ амар татсан сагдав. Энэ хоёр чинь нөгөө анх нөгөө юуны хэлээр орж Майамигийн хэлээр орж ирээд нөгөө тракэн дээр юу зардаг штэ. Хотдог зарж байхтай гардаг син хаа. Эсвэл тэр нөгөө яг хил дээр нэг пистаг алаад грин карт авдаг штэ. Тэр байж магадгүй. Ямар ч сан орж ирээд удаагүй байгаа. Хотдог нөха тий. Хотдог Жиг илүү юм уу тий гэстэй, таконы газар иржсэн чинь нэг баач гэрэнгүүтээ чи хүн аль чадах уу гэд тэгээд шууд ажилдаа ордог штэ. Манай хоёр чинь нэг нь дишвашер нэгэд нь бүритэ хийж яддаг ч лөө. Яг тэр байна. Яг тэр байна. Come on, kid, don't pay for you. Come on. Come on, trouble like that. Come on. Bitch. What I try to tell you. Lesbian. What I try to tell you, this country, you gotta make the money first. А үгүй юм уу? Бүр дараа нь юм уу? Босс болсныхоо дараа юм уу? Then when you get the power, then you get the woman. I don't know. Санжирэл хэлээрээ. Тос гарууд живэн мэдрэл мата хамт байна жах үг гэзэгэн халан Яв. чамаа чигэн та нараар зүгээр сэвэн цогт маш барих хийсэн амгийн том гим нарийн мэж хэрэг дороо битл яг л Джон Леннон багийн доллар чамаа баса өгөн бас гол нэмэн хитэн цаасаа хийсэр гэртэг хөрөгчөнд хоол нэмэн чамаа шарнаа миний фори тогоо чоол идэв бэндэг явуулсан ажилуугаар зөвхөн хоол идэн хитэн цаасаа тоолж мэдэн гүлэг бэнтэр яолж мэдэн өөрийгөө минь барин ягаад тэгвэл ама цоолж мэдэн авторыгэд олдон мөнгөний ганцхан яваад доолж мэдэн ноолоо ажил хийж намаа чамшиг хосон болж мэдэн хийдэг юм Йоо. хэлдэг ай миний хамуу мэд Яа, биста байж үнэхээр sorry зогсооч болж чадсгүй. Ямар амар шааж ийна гэхдээ үе. ажилуугаар зөвхөн хоол идэн хитэн цаасаа тоолж мэдэн гүлэг бэнтэр яолж мэдэн өөрийгөө минь барин ягаад За окей, маргалтгүй байна уу? Аа, ямар ч маргаа юм. За дараах баярлаа. Let's go. Yo. тэгж та сайхан чангалтай агш. Аа. За чангалъя чангалъя. Чангалтай нэг чагаад байгаа. За ойлголоо. За яана миний чанган. За окей. Явсаа. Yo. Өглөөс ирэн миний охин дуу айл ямар азар ингэж одоо мэн баярлаа энэ бүхнийг өгсөн амьд бурхатай баярлаа амьдрал өрөн сүр амьдрал үргэлж ирсээр хайртай хүндээ хайртай гэдэг үргэлж ирсээр хангалттай хэлэгүүд харамсахгүй байгаагаас илүү үг нь харамсахгүй түүнийхээ төлөө мен ч нөхөр нэг бол зэрэг болно хэрэг бол хэрэглэн гой битэг хэрэг бол миний хараарал Яана I'm so sorry. Тэгтээ ийм гоё дуу байсан билүү?
Наа чи өглөөний хоолн дээр тамхин дээр бүр аимшигтэй штэ. Яа, тэгтээ нэрээ Санагдсан чи бол миний гаргалгаа хийсэн бүхэн зүг байгаагүй чарамсахын малгадаа үгэрэлгэд тангаалтгүй жилийн чамда баярлаа өглөөс ирэн миний охин дуу айл ямар азар ингэж одоо мэн баярлаа бурхан байвал өгсөн бүхэн чинь их баярлаа энэ бүхнийг өгсөн амьд бурхатай их баярлаа өглөөс ирэн миний охин дуу айл ямар азар ингэж одоо мэн баярлаа бурхан байвал өгсөн бүхэн чинь их баярлаа энэ бүхнийг өгсөн амьд бурхатай их баярлаа. яа. Энэ бол нэрээ би тэгтээ яагаад хизээл ингэж сонсож байгаа юм бэ нөө. Амар хөнгөн сонссон юм байна. Амар хөнгөн сонссон юм байна өмнө сонсохдоо. Өмнө баг Би яг энэ дуу сонсдог. Иесус Христтэй нэг тийм нэг юу дээ. 6 сая. Надад яг сонсонгууд нэг бүхэндээ татгаж явдаг. сүмд оцсноо ингээд нүглээ намжилж мэмжлээ дөө. Yes. Яг тэр нэг син орж ирээд Америк киноны. Yeah. Бүр амар нюанстай амар сайн мэдгүй би ерөөсөө энэ дууг дүгнмээргүй байх шиг байхгүй юу. Яг ингээд амьдралаа таашаага сурцсан юм шиг санагдаж байгаа Зүгээр байхгүй. л одоо ингээд ер нь бол одоо ингээд энэ дууг сонсоод чиний авсан мэдрэмжийг би ч гэсэн авж ийна. Тэгэл ойлгочих гэж байхгүй юу. Миний авсан мэдрэмжийг ч гэсэн чи авж байгаа. Тэгэл ойлгочих гэж байхгүй юу. Яг тийм л юм байна. Тэгжил орж ирлээ. Би ч барыг яриад байгаа юм шүү. Яах вэ нэг шахгүй. Энэ дууг тэгээд тог шахгүй. Одоо яах вэ тэлэг шахгүй. хамгийн орд шүү дээ. Яриа авахгүй. Энэ боксноос нь гаргаатай байж шахгүй те. Тамир гэдэг нэрнийхэн дээр нь өвчтэй байж шахгүй те. Баярлаа гэж шахгүй те. Амар шахах юм биш үү тэгвэл. Тамиртай баярлаа гэж юу. Бас баярлмаар байна. Амар шахах юм биш үү. Зүгээр нөгөө дүгнэх гээдээс хайр цагнаас нь гараа авсан байдаг шатс те. For homies гэснэ ингээ орхиж чадчих юм шүү. If you know you know юм шүү те. If you know you know. That's it. Баярлаа нэрээ ийм гоё уран бүтээл хийгээд эндээс чинь маш олон хүмүүс сэрж байгаа. Хүч авж байгаа, босч байгаа. Цааш тэг хэдэн ч хүн сэрж босч хүч авч авах юм блэ арнаа. Тийм ч учраас одоо уран сайхны хүч нь хэмжээлшгүй ингээд inspired хизээч хэний ч хийсэн юм одоо хэнийг ч хизээч сэрэж магадгүй. Шах өнсөх юм аашийн. Гэхдээ ер нь бол тэ нэг санг Memories of. Okay. We're getting deep. Let's go. Тэзэж яахгүй момент цэцэн авбарсан үүлэндээ гарна мекний рендер бүгдрэж яана өдрөөр сэтгүүлтэй Таг рандом юм заяа. Миний энэ refound гэд бичсэн байгаа фонт өнгө мөнгө нь Netflix шиг харагдаж байна уу шахгүй юу. За, тийм байна. Santa Monica, let's go. Бас угаасаа яг тий чийлэх хэрэгтэй. Дундор нэг амьсгаа өгөх нэг иймэрхүү дуудууд орж ирэх хэрэгтэй. Тийм артли пиано нэг тийм Good morning, wish you have a good day гэж юм шиг сонсоод байна. Хипхоп тожоод. Гэн гэж цаан нэг бас гэдэг. Амар тийм positive шааж ш. Гоё шааж ш. Яа тийм энэ амар чийл яг л лээ. За дараагийн сан.
Тэр мууч арай худлаа, арай хайптай явсан санагдаад байна. Боднуудаа, харнуудаа арай Арай рэп яахгүй санагдаад байна. Арай хайпчсан санагдаад байна. тийм дээр гэж үү? Би харин доошлуулад гэж бодод байгаа ш. Хүмүүс чи Үгүй, бүр энд авчих гэдсэн ш. Муучийг доошлуулах гэдэг цааш руу. Харин яг наадан дэш бол ярьж болно. Би чамд дээшлүүлэх гээд байгаа юм болоо гэж үзсэн. Доошлуулах. Арай л хайшаа. Гэхдээ яг энээс хойш бол Вүүцийг дахиж эргүүлж бол сонсохоор л юм бэл ш. Энэ латино хөрхөн. Яа, хөөе. Тэ давгүй дээ. Би бол энд бол байж хат л зүгээр гэж бодож байна. Гэхдээ thank you. За мэдж байгаа дөө. Өглөө басан стим миний тоноо пли. Өглөө басан стим миний тоноо пли. За. За уурс. Өглөө басан стим миний тоноо пли. Still looking at the shit, give a fuck about a bitch. Миний хамо kill shit, менэс маш зардаг гүү dealership, тана blood юм уу grip. Ноо нөөд гаруу тэг шатан биста мен нохо дагаж гүлэг цинк тана fake. Угш талах чигэр шиг бит getting cake come. Yo. Ажлын мен ч 24 доллар таг. Энэ дуу анх удаа сонсож байгаа хүмүүс хэрэг байна. Би бол аягүй олон байгаа гэж бодож байна. Би анх удаа сонсчих. Анх удаа сонсож байна тий? Тий. Амар амбицтай орж ирж мэрээд. Тав жоо нама чатки бодлоо. Рамта элти нама стилом. Bitch. Гитар нь ямар гоё шат юм бэ? Дун дурурун. Нум дурурун. Бас гитар нь. Ингэж орд юм уу те шууд ишигээ. Окей. Би түрүүнээс хойш өөрөө гараараа солиод амар тэнэг энэ transition эсгүүдийн яасан бэ штэ. Энэ тэн дээр алдаа гаргасан биш шүү би бас. Дууг нь эргүүлж сонсонгуудаа дуусгахгүй багт нь яаж яагаад тэгэж яасан биш шүү. Transition-уудыг алсан биш шүү. Одоо яг ингэж тэр бом цомгийг сонсон гэж төсөөлдөө. Тэгсэн бол би зүгээр яг олон нийтийн хүсэлтээр цаазлуулж байгаа бахтай гэж байна. Надад мөнгө хэрэгтэй. Би ядуу айлын хүүхэд биш. Айта баялын хүүхэд биш. Мен чи ер нь одоо хүүхэд биш. Тэр ихтэй сайхан мен чи хүүхэд биш. Шин хотод мен чи жүлдэж авбал зүлхэн биз. Төг шанаж юу байхад тэднэр өөлөх биз. Хатаж тон явцгүй нэрийн хөдөх биз. Цаг таун зүг хийжсэн хамаа төрөг биш. Сар таун цас их үе байсан гэж зүрх биш. Талт бэнди зөөх цаг шиг мен чи өдөр шөнөгүй ажиллаа. Талавч бол чи нэсэхгүй юм бол тавилаа. Юу гэдэг чи? I working 24/7. I'm hustling every day. гэж хэлж болж байгаа байхгүй юу? Зайгийн солилцсон цаг шиг мань ч өдөр шөнөгүй ажиллана гэж бас хэлж болж байгаа байхгүй юу? Ер нь бол бид нар beat music production-ыг ерөөсөө дуртахгүй байгаа шүү. Яг гэвэл энэ reaction болохоор цэвэр яг юу сонсож чинь тэрэн дээр л фокус яваад байна. Sorry. Review хэрвээ хийжсэн бол мэдээж би энэ цомгийг нэг at least 5 сонсчоод нэг юм бичиж тарнаа да тий. Тэгэхээр production-ыг баг хамгийн түрүүл ярьж эхлэх баг. Тэгэд зарим хүмүүс бас яаж иж магадгүй music одоо яаж тамир ингэж гоё сонсогддог шалтгаан нь энэ штэ гэж бодож байгаа хүмүүс бодож байгаа ч байх уу. Ягаад тий mention хийхгүй байна гэж бодож байгаа хүмүүс байх юм бол is a reaction video гэх юм байна. Гэтэ өөр бол мэдж байгаа. Тэгээд анзаартал бас орж ирж байгаа нь бас гоё байгаа. Ингээд марцчаа юу гэтэл бас орж ирж байгаа штэ. Бишрэл бас. Yeah. That's the most underrated song I guess. Энэ цомгийн хамгийн underrated гэвэл энэ л гэж орж ирж байна да баг. Тий, бид нар ингээд нөгөө юу ахгүй юу?
би нэг лалрын бичлэг хийжсэн юм да. Novelty effect гэдэг. Одоо хөгжим гэдэг зүйл чинь биднэрт яаж сонсогдож чинь тэгэхээр бидний мэддэг паттерн буюу тарих яаж ажилладаг вэ гэвэл өөрийнхөө мэддэг өмнө цуглуулсан одоо мэддэг датан дээрээ допамин ялгаруулдаг байхгүй юу. Тэгээд тэр допамин биднэрт би энийг мэднэ гэдэг memory чинь ингэдэг. Тэр мэдрэмжийг чи өдөөж өгөхгүй байвал тэр ингээд арчигдчихж байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо сүүлийн үеийн хөгжмнүүд одоо эхний 8 секундэд тэр хүний ямар нэгэн байдлаар сэтгэлд нь хүрэх ёстой. Угсаа алгоритм тэгж ажиллаж байгаа. Эхний ерөөсөө 8-аас 14 секундэд чи тэр эхний сонсогчийг барьж чадахгүй бол тэр секундэд чиний дууг скипэлж ивэл чиний дуу чинь автоматар шууд доошоо явна. Тэр хугацаанд чи сонсож байгаа хүнийг кипэлж чадах юм бол автоматар дээшээгээ явна. Тэр чинийгээр мөнгө олно. Одоо алгоритм нь угаасаа стриминг платформуудын одоо юунууд нь алгоритм тэгж ажилладаг болсон. Тийм болохоор экспериментал дуунууд гарах болсон. Дуунууд бүгд 2 минут болсон. Дандаа 3 минутын дотор ингээд багтдаг болсон. 30 секундын тасад TikTok-тоор тавьдаг болсон. Kanye West чиг 7 минутын Runaway гэжтэй эхний 1 минут дон гэж эхэлдэг дунд байхгүй. Ягаад гэвэл хинч 1 минут дон гэж сонсохыг хүсэхгүй юм баста юм 10 секунд сонсож чадахгүй. Бүгдээрээ баста богинохын хэмжээний лазрын доорын шиг богино хэмжээний ухаантай болцсон. Зүгээр л толинд харж байгаа сааж байгаатай адилхан өмнөх авсан мэдрэмжүүдээ дахиж аваад өөрийгөө цэнэглэл яваад байгаа. Ямар ч одоо бодит цэник байхгүй. За яа. Шинэ ололт ус мосон дээр аваач об зоох шинэ газар нээлт байхгүй. Тэгвэл хийдэг газараа л хийдэг юмаа л хийгээд яваад байгаа. Яг нэг тийм одоо уусаа компьютер болохоор ийм юм руу алгоритм руу оролцож байгаа юм л да. Тэгээд артистууд нь энд амьд үлдэхийн тулд яалтчгүй алгоритмд нь зориулсан уран бүтээл хийх шаардлагатай болоод ингээд нэг юм заварсан лалрын болоод байгаа юм. Бол үнэн. Тэгвэл нөгөө талаасаа яг цэвэр артыг хийдэг хүмүүс нь болонгууд алгоритм AI bullshit-үүдийн эсрэг бас өөрсдийн гэсэн арга хэмжээнүүдийг авч байгаа байхгүй. Дуунууд хийнгүүдээ шууд ятж байгаа байхгүй. Дижиталар цацахгүй. Миний цомгийг сонсохыг хүсчээвэл CD худалдаж ав, пен худалдаж ав. Эсвэл кассетэн дээр ав, физикли ав. Дижиталар хэрвээ засчихал юм бол тэр чинь Spotify, Sony Music, эсвэл Facebook, эсвэл something tech компани одоо юу болчихно. Бэлэн хоолн болчихно. Тэгээд тэн дээр чинь суурлаа чиний арт чинь арай өөр нэг хэлбэрийг болоод өөр газар ингээ ургаа шаачин заяа. Тэнгүүд цэвэр артистууд энийг яг соул хийх гэж ингэж иймэрхүү арга хэмжээнүүд авж байгаа. Юу ярьж байгаад ийш орчих вэ? Шок. Гэхдээ яг тийм тэгээд өөр бол яг цомог дундаа ийм дуу шингээсэнд яг underrated гэдэг сэдвээс ийш орсон шүү дээ, тэ. Тэгээд нэгдүгээрт бид нар дуу сонсч чадхаа болцсон. Дуу сонсох байхгүй, кино үзэж чадхаа байцсан. Үгүй кино үзэхээ чадхаа болоод маш удаж जैन заяа. Маш удаж जैन. Дуу сонсч чадхаа болчиход байна. Одоо баг минутын рил үзэж чадахгүй болох гээд байна. Баг ингээд ямар удаан ингээд скроллж байгаа хүмүүс асар их байна заяа. Би ч байна тэр нь. Тэгэхээр вэ штэ. Залруудаа тажаад гэх. Тэгэхээр одоо яах ч шок. Тиймэрхүү л юм болоод байгаа болтой байд штэ. Мэдсэн гаргалгааг нь бол мэдэхгүй байна. Ерөнхийдөө нэг тиймэрхүү юм анзаараад байгаа штэ. Гэхдээ окей, бүгдэнд нь таалагдах гэж юм хийх юм одоо тамира хийсэн болов шүү дээ, тэ? Одоо энийг тэгэх юм бол бид нар таалагдах болчих واخхой. Бид нар за шааша. Энд ч тамир биш энэ واخхой юу. Тэгэхээр нөгөө артист хүний
одоо career risk гэдэг ийм байд юм шиг байгаа юм. Яг ингээд иймэрхүү юм дээр ингээд шийдвэр гаргах шаардлагатай болт юм шиг байгаа. Надаа ингээ анзаарч ангууд амар сайн уран бүтээл хийж чаддаг хэрнээ commercial дуунууд стил пүршлээд байдаг артистууд яг үнэндээ угаасаа л стил пүршлээд байгаагаа мэддэг. Гэхдээ тэр зүгээр сонголт нь байгаа байхгүй юу? Тэр хүний. Энэ сонголтоор явах юм бол ийшээ явна, энэ сонголтоор явах юм бол ийшээ явна гэдэг. Тэгэхээс хойш хоёул ингэ мэдчихэж байгаа. Юу хийж байгааг ч мэдчихэж байгаа. Их одоо career сонголтон дээр зарим нь ийшээгээ явчаад дараа нь буцаад underground би жинкнээсээ бол ийм байсан юм а гэж одоо юу гэх юм салсан экстр цэцэг барьж ирдэг гэдэг шиг те. Тиймэрхүү карьертэй хүмүүс байна. Баахан хайр, баахан commercial дуудаж яснаа гинт гудамж яриад дулдаг рэперүүд байна. Гайхна. Сонирхолтой. Тэр бол ажиллахгүй. Тэнгүүд за яа мэдэхгүй гэхдээ би артист байж үзээгүй болохоор үнэхээр мэдэхгүй л байна л да. Яг гэхдээ жижигхэн part of ер нь бол бас жижигхэн create хийгээд яваад байгаа штэ. Тэгээ наавч гэсэн ингээд одоо юу гэдэг чинь өмнөх Kairos Forest of Alpha энэ тэрэгэл ингээд юм орж ирэнгүүд бас ингээд гайхдаг байхгүй юм хийхээр хийлээ гэж байгаа хийхгүй байхаар юмаа хийгээч гэж байгаа ямар ч та бас данар бай гэж байгаа. Яг тийм нөхцөл байдлууд үүсдэг. Яг тэрний адилхан одоо би тэр нэг хүний комментээр бичсэн комментиг бичлэг болгож хийж байгаа хүн шиг л бас хай мэдэрдэг байхгүй юу? Ингээл юм болгохныг ядал ингээл. Тэгтээ яг аль болох жоохон юу гэх reasonable байх гэж хичээдэг. Тэгээ бас мэдрэмжээ зөвлөх хэрэг гэж хичээдэг. Хаашаахгүй өөрөө магтай яваашаас. Энэ бүр яг чин үнэн хэлж дээ. Энэ дүүг анх сонсохоосоо өмнө скиплсэн байт юм аа. Ац гэж. Харин яг юм баггүй. Мань хэдүүлээ манус яг ингээд эхний хэдэн секундэд л манусыг гоё шаахгүй бол ингээд скиплээд байдаг. Fucking skippers. За, цомгийн дараагийн дуу let's go. Чангал. Асаах юм байвал асаа. Уух юм байвал уу. Сэргийх юм байвал сэргээ. Цэнэглэх юм байвал цэнэгэл. It's gonna be our last dance. Цэнэглсэн үү? Сэргийх ёстой юмнуудыг сэргээсэн үү? Дүүргэх ёстой юмнуудыг дүүргэсэн үү? Асаах ёстой юмнуудыг асаасан уу? Бэлнэ үү? Гаалыг асаа. Бэлнэ үү? Чийлэрхэд бэлнэ үү? Let's go. Who says that, yo? Who says that, yo? Who says that, yo? Hey, you feel me? Hey, who says that, yo? Who says that, yo? Who says that, yo? Okay, what you gonna say? Юу гэж бодож байна guys? Энэ бол хамгийн энэ илэрүүлэгч доо шиг. Ер нь тэгээд тацдаггүй ч гэсэн тэгээд дөөг шүү дээ. Essentials руу дараад нь да ер нь миний бодлоор. За яг энэ дууга яа цомог дуусчлаа штэ. Ингээд цомог ингээд дуусч байгаа. Цомгийг ийм дуугаар дуусгаж байна. Hall point-н дээр яг нэг гоё wrap up юу гэж бодож байна. Тэр талаар. Өмнө сонсон цомогтой ингээ харьцуулаад харахаар бас дээшээ доошоо бас
тэр нэг шовнаас дээш доошоо гэд харахад бол юм дууд нь ялч сайн байсан ч гэсэндээ тамирын одоо нөгөө нэг 2 3 цомогтой харьцуулбал бас дундажтай ч юм уу орохоор л юм шиг санагдчих. Энэний өмнө ч өөр ганц нэг л цомог ба шүү дээ. Өөр 60 кал байгаа Нөө шүү дээ. нэг тий. Тэгтээ бас нөгөө юунд байдаг штэ. Нөгөө жижиг EP юундаа хийдэг штэ. Тийш Application руу юу хийдэг. байгаа ш тэ. Юу лээ нөгөө нэг хойд авта хамтарсан нэг EP байгаа. Тэгээд тийм байна тийм. За. Тий. Тэгээд 60 цаастай нь бас харьцуулж бодохоор бас 60 цаасаас бол тийм хит дуун арай бага, арай чанар муутай илүү юм. Original Зүрхнээсээ дуусан тий. Original. Яа. Тэгээд нэг юм дуртай рэпер маань бас юм А болсон мэдрэмжийг юм олон дуун дээр өгөөд юм амар хайр үржил сонсол. Nice. So nice. Тийм. Миний хувьд болохоор бас нэг юм original одоо raw тамирыг мэдэрсэндээ бас амар юутай байна. Юуг сонсоогүй ч удажж энэ юуны дуунуудын би чинь нэг хэсэг нь одоо 60 маран яг тэр нэг юм бүр руки Канзас биш та одоо Канзас л гэдэг юм да тий. Бүр юм. Тэ Түүхий амар бүр юм raw 60 цаас trippy flow юу гэдэг чи тэр дуунууд байгаа шүү дээ тий. Тэр тамирыг сонсоод тэгээд сүүлийн 60k-гийн хэдэн цом тэгэнгүүт яг нэг энэ нэг хэсгийг айгүй скиплсэн байгаа байхгүй юу. Тэгж л бодлоо биш сая өөрийнхөө юундэ анзаарсан зүйлээ гэх юм бол яг энэ цомгийг бол ерөөсөө төгсрөл 2 удаа сонссон байгаа байхгүй. Ерөөсөө цаг зарцуулаагүй. Тэр нь ч гэсэн миний тэр баярлаа гэдэг дуун дээр гаргасан реакшнаас анхаарсан баг те. Энэ цомгийн хамгийн том хэсгийг мэдэхгүй анх мэдэрсэн. Тэр бол миний баг first reaction гэж хэлчихэж буруутгааргүй байсан гэж бодож байна. Тийм Deuce Flow тийм тэр яг гарч иржсэн нэг характертай нэг тийм адуу мал шиг аюултай хүн байсан шүү дээ. Үгүй байсан ч гэж одоо байгаа л да. Гэтэ цомог хийнгүүд хүн чинь нөгөө соло уран бүтээл тэр Deuce Flow тэр бол те. Одоо яг энэ мөр дээр эсвэл энэ минутанд тэр мэдрэмжээ багтаана гэж яаж байгаа бол цомогч нь за би 1 цаг 40 минут 15 16 минут одоо 15 16 дууны турш яаж тэр хүнийг ингэж драйв хийх вэ гэдэг маш том даалгавар байхгүй. Тэр талаас нь ч гэсэн манай монгол артистууд бас харддаг болоосоо гэж бодож чинь дууны structure-удаа тэгэж өрөөсөө дээшээ доошоо унгаах эсвэл заримдаа structure-ыг бүр таг өдөөд ингээд солонгоруулж оруулж ирэх ч юм уу whatever яаж болно шүү дээ те. Уламжлалт байдлуудыг алдагдуулах ч юм уу те. Ер нь өөр бол ерөнхийдөө тэр бүтэн цомог гэдэг чинь маш том project. Тэрийг яаж drive хийх вэ? Хүн үргэлжлүүлээд 1 цагийн турш ингээд дуу сонсно гэдэг бол ажил. Тэгэхээр нэг ажил биш ядраахгүйгээр яаж авч явах вэ? Хизэн чийл дуунууд оруулах вэ? Хизэн унгаах вэ? Босгох вэ? Гэх мэтлэн ингээд зөндөө юмнууд байдаг баг. Тийм ээ. Анхны цомог гэхэд яг structure-ийн хувьд бол би нэг юм ярихгүй. Айгуу гоё юм naturally явцсан. Тэг хамгийн одоо гоё анзаарсан юм нь амар originally л амар их байла. Юу гэх хитрхи wise биш. Одоо 60k-гийн тамираа чинь амар wise ахгүй юу? Ингээд зүгээр ингээд сонсоол аймаар те. Алдаад үтцсэн, оноод үтцсэн, мөнгө олоод үтцсэн, алдаад үтцсэн, үрээд үтцсэн, өрөнд ороод үтцсэн ч гэдэм үү whatever something гэх мэтчлэн ерөнхийдөө ингээл амьдралд зөндөө юм үтцсэн. Одоо For the Homies-оос бодвол нэг 2 level 3 level агцсан. Тэгмээд For the Homies-ийг сонсонгод надад гоё юм raw арай нэг сахилахгүй, арай gang бас мэдрэмжүүд орж ирж байгаа нь гоё байлаа. Гэтэ энэ хоёрын аль нь илүүгүй гэдгийг бол хоёулангийн дараалж сонсч ижил шийдэх байх. Тий.
Энэ цомог дээр ихтэй үнэлэл доороод димийлах гэж би бодоод байгаа шүү дээ. Угаасаа анх нөгөө зорилго нь My Artist дээр угаасаа цомгоо зараад оруулж исэн. Тэгээ тоглолтоо хийх гэж байгаа болоод цомгоод ингээд нийтэд цацсан толоос достоороод ингээд хүмүүс хотдож аваад ингээд бүр зорж сонсохтой цомог байсан баг. Би Яг podcast дээр. бүр энээс илүү оригинали байсан гэсэн үг шүү дээ тэр чинь. Тэ? Үнэхээр яг сонсомоор дуунууд нь хүртэл оригинали. Тэгээд дуунуудын сонсож байгаа хүмүүс нь хүртэл үнэхээр сонсомоор байсан origin motherfucker-ууд байгаа байхгүй тий. Яг нэг юм OG фэнүүд ч юм уу тий. Тэгж таарч байгаа. Гэтэ яг бас тий энэ боломжийг мануст ингээ бас дараа нь ингээ олгох боломжийг бас ингээд ойлгох боломжийг өгж штэ бас. Анзаараагүй юмнуудаа анзаарах ч гэдэм юм уу тий. Тэр талаасаа гоё байна. Яг үнэхээр яг Тамирын big fan-ий өнцгөөс бол энийг бол бити зацаасай л гэж бодно л та мэдээж. Хэрвээ би бичлэг хийдэггүй байсан бол тэгж л бас бодох л баг. Бас дээрэс нь энэ хоёр цомог тэрэн дээр нөгөө хамтрал баг байхгүй. Баг өөр нэг team rapper гэхээр Rockbell байгаа хэ. Тэгээд хамтралгүй өрөндөө ингээд дуулганаас арай Oh my god, that's fucking good point. That's fucking good point. Yeah. J Cole ч н одоо нэгч хамтралгүй platinum альбомтой гэдгээр хамгийн том респектийг авдаг юм шүү дээ. Тэ? Нэгч хүнтэй хамтраагүй platinum альбом хийсэн. Тэгээ манай үний нөхцөл байдал ч гэсэн Америкт амьдардаг. Тэгээд Монголын хөгжмийн зах зээл яаж явдгийг түүч мэдэхгүй. Мэдээд байх шаардлага байхгүй. Зүгээр анханасаа юу гэсэн тэрүүгээр хийсэн. Үгүй тийм бол тийм. Тэгээд тийм байсан босгоо. Бас нэг юм алсын зайны те хин нэгний студ дээр очиж дууга бичүүлдэг ч юм нэг тийм дундын холбоо ерөөсөө ялангуяа Монголтой холбоо байгаагүй болохоор тэр нь ч бас онсон юм шиг те. Лайштай бас. Зөв өөрөө хийгээл өөрөө ингээ гараад ирчих хүн хин нэгний гараар орчвол лай өстэй те. Тийм тэр бол гоё ингээд үгэн бодлохгүй ингээд байгаад байгаа байхгүй дандаа. Яа. Тийм наадмын өнцөч өстой гоё өнцөг шүү. Одоо энэ дэр ч одоо хамтарсан байхгүй шүү дээ ерөөсөө те. Хүү байсан. 60 цаас дээрсэн байдаг баха. Нэг ч хамтралгүй л байгаа. Нэрээ орж ирсэн бол 50 орж ирсэн гэж магадгүй бах тий. Тийш үү. Ер нь тэгэл яг л дотроосоо л үзэж байгаа шүү дээ эднэр чи. Шаалтаа баста өсө бүгд тамир гэж. Ерөнхий байхгүй хаа. Харин энэ дайцна одоо яа. Би нэг нэр маш олон артистууд тэлмэр байдгүй. Хамтарсан дуунууд соло дууга хамтарсан дуунаас их болгочоод стадион тоглолт иймэр байна. Заримдаа хүмүүс шок. Би тэгтээ гинжинг бол хэлээгүй шүү энэгээр. Гинжин бол гинжин бол хийх хэрэгтэй гэж байгаа. Яг хоо зүгээр гинжин маш их фьючер хийдэг болохоор хүмүүс тэгээ авчихъя гэж бодсон юм. Зүгээр ингээд одоо зүгээр л фьючер хийдэг хүмүүс биш шүү дээ. Зүгээр л хүний дуур ордог рэпрүүд биш шүү дээ. Одоо тийм рэпрүүд. Тийм тэр дуугаа яг өөрхөн онцлогийг ч ингээд чадаагүй нэг тийм сонирн. Тэгтээ яг албагүй л дээ үнэхээр анханасаа би соло хийхгүйгээ шийдсэн хүн байж болно л доо. Хэм мэтв. Тийм үстэй яг боддог хүн байж болно шүү дээ. Би одоо пост малон шиг те. Би миний орсон дуу болгон хит болно гэдэг одоо сет юутэй хүн байж болно шүү дээ бас. Эсвэл дууга хит болгохын тулд хамтардаг те. Swelly дээр очиж өгшөө энэ дээр хүүк хийгээд өгчөөч гэдэг шиг. Тийм хүмүүс байж болно да. Тэднийг л үгүйсгээгүй. Гэхдээ яг as a artist, as a like performer something хүн байвал, someone байвал бас өөрийн гэсэн originality-га заавал шингээж явах хэрэгтэй. Тэр нэг өөрийгөө илэрхийлэх нэг юм хийж явах хэрэгтэй л гэж боддөө штэ.
Тий, өөр манахаас нэмэх юм юу байна? Өөр тамир дээр яах гэсэн чинь бас зөндөө энэс ил бас орж ирэхгүй л байна. Одоо яг хөө тэгэл бүр индастри руу орохоор л та. Гэтэ тэрийг би сэдвээсээ хэлмээргүй. Цомог дээр л ямар. За, окей. Тэгвэл хамгийн таалагдсан дуугаа хэлээд явчих хэдүүлээ. Одоо хэдүүл хэн байна? Амлер, Жозеф ярих боломжтойнууд нь нэгээр хэлээ явчих. Үзэж байгаа хүмүүс маань бичээд явчих. Хамгийн бүр яг best of best л. What is your best of best? Back in business. Back in the business. Oh my god. Okay. За, who's Ер нь бол next? баярлааг л хасаад хэлчихье гэхээр флүү гейм нь одоо ер нь юу байсан? Сүүг юм уу? Okay. Флүү гейм ер нь гоёсэн. Сүүг юм. Okay. Joseph Ikigai байна уу? Би харин бодоод байсан. Миний одоо яг best of best. Би бараг 100 айл байсан болов уу? Тамирын гол байсан болов уу? 100 айл тамирын гол 2 айл нэг нь хаа та. Баярлалаа бол одоо best. Баярлалаа ч угаасаа нөгөө юунес бокснаас гараа авчиад байгаа шүү дээ. Тэ. За би бараг 100 айл хаа. 100 айл гэж бодчих. За тэгвэл